Сайн байцгаана уу? За би өнөөдөр ингээд маш чухал сэдвийн талаар ярих гэж сууж байна. Энэ болохоор юуны тухай вэ гэхээр уур бухимдлийн тухай. За бид нар болохоор ингээд ерөнхийдөө монголчуудыгаа ингээд ажиглаад хад жоох юм омгтой, ууртай хүмүүс байгаад байна шүү дээ. Хүүхдүүдтэй ч гэсэн ууралж загинж хүмүүжүүлдэг тий. Тэгээд аливаа юмд ер нь их зориг муутай. Одоо зоригтой биш тэгсэн мөртлөө айгуу тийм ууртай тийм хүмүүс байгаад байна. Хүүхдүүдийг ч гэсэн ууралж хүмүүжүүлээд байна. Тэгэхээр одоо бидний үеийнхэн ч одоо яг ээж аав болцгооцсон тий. Ийм учраас би одоо айгуу сайн сонсоосоо гэж хүсэж байна. Тэгэхээр одоо ингэж ярьдаг штэ. Дараа үеийнхэн өөр болох байхаа, хүүхдүүдийн үе өөр болно гэж айгуух бид нар ингэж ярьдаг штэ тий. Тэгэхээр ингэж бид нар өөрсдөө одоо хүүхдээ хүмүүжүүлэх аргаасаа ч юм уу эсвэл өөрсдөө хүмүүжүүлэх аргаа одоо ингэж одооноос эхлэхгүй бол одоо энэ хизээж өөрчлөгдөхгүй мэй л да. Цаашаа ингэж үр удамд чинь ингэж үргэлжлээд явна. Тэгэхээр би одоо юу хэлэх гээд байна гэвэл бид нар одоо хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ одоо хүүхэд ууралж бухимддаг штэ. Олон нийтийн газар ч юм уу ууралж бухимдаал уйлал хүснээ авах гал те. За тэгэнгүүт одоо ядарсан байхад уурлал уйлал. За ингэнгүүт бид нар ямар аргаар хүүхдэд одоо асуудлыг шийддэг вэ гэхээр шууд тэр хүссэн юм өгчдөг. Эсвэл шууд загнаад одоо цохоод ч юм уу те хаяа бид нар чиг хүүхдүүдэд цохоод авдаг штэ. Тэгээ зодуулаа загнуулаад буруутсангүй гэл тэгдэг штэ те. Тэгэнгүүт зодуулаа загнуулаад биднэрт яг ингээд ил ингээд өвд зовцсон юм харагдахгүй ч гэсэн бид нар одоо сэтгэхүүгээр аягүй буруутсан байдгийм байна. Бид нар аягүй тийм аливаа юм зориггүй тэгээд одоо хосын харилцаандаа асуудлыг ууралж шийддэг ийм хүмүүс болоод өссөн байдгийм байна. Тэгэхээр одоо хүүхдүүдээ ч гэсэн тийм болохгүй тулд одоо ингээд энэ тийм дуурлаад уйлаа тийм өснө ингээ авах гээд одоо нэг үгээр бол баг өөрсдөө чинь контролдох гээд штэ хин гэлхээ үзье гэд бараг тэгээд штэ. Тэгэхээр юу ах хэрэгтэй. Тоохгүй байх хэрэгтэй. Ээж нь ч аав нь ч аль нэг нь аль нь ингээд тоохгүй байх хэрэгтэй. Хэрвээ аль нэг нь одоо ингээд энийг ингээд ойлгоцсон бол одоо нөхөртөө ч юм их нэртэй ч юм уу хараа түр зур ингээд тоохгүй орхиж байгаа. Тэгэхээр ингээд жоох байж байгаа зүгээр болчихно гэдэг ч юм уу тий. Одоо их одоо шартай хөхт бол ингээд нилээн ууралж хэдэн удаа ингээд энийг та ингээд дахин хэрэгжүүлэхгүй л бол ингээд ууралж таныг дэлэх гэж одоо бүр савж унж тий. Тэгээд тамира тасартал орилж морилж тэгэл байх л та. Та тэгтээ ер нь бол шантрахгүйгээр тэрийг амархан аргаар шийдэхгүйгээр ингээд ерөөхдөө тоохгүй байгаад үзэрэй. Тэгэнгүүт нөгөө асуудлаа шийдэх ганц арга нь хэрэгжих болчих штеп. Одоо ууралж уйлаад тэр нь одоо хэрэгжих болж байгаа хүүхэд тантай ирээд стил одоо нөгөө асуудлаа шийдэх шаардлага байгаад байна. Тэгэнгүүт хэдэн удаа ингээд уйлаад ингээд шийдэгдэх болгоод хурц ирээд таныг ингээд би тэгмээр байна. Ингэмээр байна. Ээж ааваа би ингэх хүсэж байна гэд ярилцаад эхлэх юм байна л да. Тэгээд ингээд эндээс ингээд асуудлыг бухимдаж биш ярилцаж шийддэг. За та эргээгээд ингээд хүүхдээ загнаад тахад болчих нь шүү дээ. Тэгэнгүүт чинь одоо аимхаа биш. Тийм хүн одоо өсөх нь байна л да. Тэгэхээр ингээд өөрөө загнуулж одоо ингэж өсөөгүй те та ингээд зөвхөн хүүхдээ өсгөчлөө шүү дээ. Тэнгүүд үр хүүхдээ яг л таны хүмүүжүүлснээр хүмүүжүүлнэ. Үр хүүхдээ яг л өөрийнхөө өсснөөр одоо өөрийнхөө сурснаар одоо цаашдаа үр удамд чинь цаашдын удамд чинь одоо ингээд хүүхдийг загинж хүмүүжүүлдэг юм одоо ингээд байхгүй багхан ч гэсэн байхгүй болох нь шүү дээ. Тэгэхээр бол бид нар бол энэ зүйл дээр ингээд анхаармаар байна. За тэгээд жоохон юм томхон хүүхдүүд дээр болохоор бид нар ингээд ихэнхдээ хүүхдүүд маань ингээд сэтгэлд минь хүрэхгүй урам хугараад одоо ингээд чистэ нэрэ арайчтай тий хичээл номоо хийхгүй арайчтай чистэ нэрэ яахгүй одоо юу гэмтэй урлаг спорттой хичээхгүй тий ийм байлаа гэд одоо тийм ээ л да. Тэнгүүд энэ дээр бас бидний сэтгэл зүйд асуудал байна. Юу вэ гэхээр одоо эцэг эхчүүд тархинда нэг юм төсөөллийн хөвгт бүтээчихсэн байна. За тэр төсөөллийн хөвгт нь болохоор бүх зүйлийг одоо чаддаг. Хичээл номдоо сайн, урлаг спорттоо сайн, тий? Айгу тийм үгэнд ордог, айгу мундаг хөхөнд байх нь шүү дээ. За тэгэнгүүт тэрийг олоод ингэ төсөөлөд бодоход амархан. За тэгэнгүүт жинхэнэ таны хүүхэд бол
мах цусаар бүрдсэн одоо яг тань шиг алдаатай, оноотой хичээхэд чадахгүй юм байна тий. Зарим зүйлийг чадахгүй, зарим зүйлд мэдрэмжтэй хахад, зарим зүйлд одоо мэдрэмжгүй урлаг сайн байлаа гэхэд спорт сайн биш, спорт сайн байлаа гэхэд урлаг сайн биш. Ямар нэгэн одоо мэдээж гоё ингээд чадвар байгаа. Хүн бүхэнд аюу гоё чадвар байгаа. Гэхдээ тэр чадвар нь аюу мундаг байлаа ч гэсэн хичээлтэй мууч юм тий. Ийм байж одоо болох гээд байна. Жинхэнэ хүүхэд чинь бол. За тэгэнгүүт тэр төсөөллийн хүүхдийг та авч хаяад. Тэр төсөөллийн хүүхдэд юу шингэсэн байдаг вэ гэхээр одоо таны хүсдэг одоо тэр хүүхэд бас дээрс нь таны чадаагүй зүйлсийг гүйцээсэн тийм нэг төсөөлж байгаа юм. За тэгэнгүүт жинхэнэ хүүхэд ч одоо зарим юм чадахгүй байгаа даа шүү дээ тий. Тэгэнгүүт жинхэнэ хүүхдээ алдаатай, оноотой нь тий яг жинхэнэ ингээд хүн шүү дээ. Зарим зүйлийг үнэхээр хичээж чадахгүй. Ийм зүйл дээр онцгой, ийм зүйл дээр яг онцгой сайн биш гэдгийг одоо ингээд та хүлээгээд авчих юм байна л та. За тэгэнгүүт байгаагаар нь хүүхдээ хараад эхлэхээр арай юм өөр болно. Таны урам хугаралтч багасна. Тэгэнгүүт урам хугаралт гэдэг дээр нэр нэг юм хэлчихэд ямар хүнийг яг амиа бодсон хүн бэ гэдэг юм байл та гэж асуудаг юм байл та. Энэ бол миний одоо энэ ярьж байгаа бүхэн маань ерөөсөө миний үг биш. Одоо энэ бол одоо ингээд хичнээн олон жил одоо эрдэмтэд ингээд судлаад, амьдралынхаа туршид судлаад тэмүүтээ одоо судалж дуусахгүй шүү дээ. Тэнгүүд дараагийн эрдэмтэн тэр хүний судалж ясныг барьж аваад ингээд үргэлжлүүлж судлаад ингээд айгүй тийм шинжлэх ухааны одоо судалгааны үндсэн дээр гарч ирсэн зүйлийг одоо би уншаад амьдрал дээр хэрэгжүүлээд ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар хүнийг одоо амиа утсан хүн бэ гэж хэлэнгүүт бид нар бол одоо ингээд ганцхан өөрийгөө бодсон хүмүүст ингээд гай болсон одоо юу гэдэг ийм хүнийг амиа бодсон хүн гэж хэлнэ шүү дээ. Тэнгүүд аюу сонио. Амиа утсан хүн гэдэг бол хин нэгэнд туслаад хин нэгэнд ямар нэгэн зүйл өгчөөд эргүүлээд ингээд хариу хараад идэг хүнийг амиа утсан хүн гэж хэлэх юм байл да. Тэр нь болохоор зөвхөн өөрөөхөд л тусалсан биш. Ерөөсөө одоо бусдаас одоо ямар нэгэн сайхан зүйлийг авах гэж, сайхан мэдрэмжийг авах гэж, ямар нэгэн зүйлийг бусдаас авах гэж одоо жишээ нь би нөхрийгөө ингэж хайрладаг юм чи намайг өстө зүрлээд ингэж хайрлах хэрэгтэй. Би одоо гэр орондоо ингэж гэр бүлдээ ийм хэрэгтэй мэдгэмж эдгээр намайг ингэж зүрлээд ингэж ойлгох хэрэгтэй гэдэг ч юм уу те. Ингэж бодож байгаа хүнийг амиа утсан гэж хэлээд байл л да. Тэгээ энийг бол хөлийн зөвшөөрөлт аюу хэцүү л те. Юу гэсэн үг юм? Би ч одоо ингэж хүнд ингэж юм хийж өгч байгаа юм чи буцаагаад хариу ингэж байлгүй гэдгийг чи одоо байх хэрэгтэй зүйл гэдэг юм байл да. Тэгээд одоо ингээд хүмүүсээс ингээд эргөөгээд ингээд өөртөө би энэ хүний одоо найз нэмч надад тийм өгөх хэрэгтэй. Би энэ хүний хайртай юм чи юм өгөх хэрэгтэй тий. Хүүхдүүдээсээ хүртэл одоо би одоо ингэж зорилт гаргачих эднэр одоо онцрох хэрэгтэй гэдэг. Ингээд хангууд яг ханхуу гүнжийн сэтгэл гэнэ энэ бол. Тэнгүүд бид нар чинь ханхуу гүнж биш. Энгийн хүн учраас ихэнхдээ хариу нь урам хугаралтаар ирдэг гинэ. Тэгэнгүүт бид нар аз жаргалгүй байгаад байна шүү дээ. Урам хугаралтаар ирдэг. Тэгэнгүүт та хингч хинээс ч юу ч хүсгүйгээр одоо ингээд тусламар байл туслаад те хийж өгмөрөл хийж өгöd. Одоо энэ нь болохоор би ингээд нийгэмдээ одоо гэр бүлдээ байгаа одоо ингээд бүлэг хүмүүстэй ямар нэгэн бүлэгт та ингээд орж амьдрын шүү дээ. За тухайн бүлэгтээ ингээд би ингээд хэрэгтэй зүйлийг хийж байна. За үүнээсээ би хүнд хэрэгтэй хүн юм байна. Бид нар одоо ингээд хүнд хүийг хэрэгтэй үнэхээр ер нь мэдрэх дуртай байдаг шүү дээ. Чи одоо ингээд энэ дээр аягүй мундаг шүү, ийм амар сайн шүү. Чи дээр надад дээр ингэж туссан шүү. Тэр чинь би ингээд санаж явдаг шүү гэд хэлэхээр бид нарт ингээд нэг юм хүнд хэрэгтэй хүн байна гэсэн гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Яг тийм мэдрэмжийг одоо хаягаа хийж явахдаа ч юм уу тий гэр бүлийнхээ зориулж хоол хийж явахдаа ч юм уу гэр бүлийнхний төлөө ажил хийж мөнгө олж авахдаа ч юм уу тий би ингээд хэрэгтэй зүйлийг хийж шүү. Хин нэгэн найздаа туслахтаа ч юм. Энэ одоо ингээд өөрийгөө золиослоод туслах гэсэн үг биш. Одоо ингээд мөнгө төгрөг юмар туслах гэсэн үг биш. Хүн болгонд одоо ингээд сайхан сэтгэл төрүүлэхийг хичээж тий одоо сайхан ингээд гоё урмын үг хэлчихийг хичээж ингээд явах нь эсвэл ингээд зүгээр л ингээд чадах юмараа ингээд туслаад ингэх нь эргээгээд танд айгүй их өөртөө итгэлийг мэдрүүлдэг гинэ. Та бүр тусалнаач мартсан явж идэл дараа нь хин нэгэн танд чи нэрээ дээр надад ингэсэн шүү гэдэг ч юм уу те. Эсвэл одоо гэр бүлийн чи эргээгээ чамайг ингээд одоо тэрийг ингээд эргээгээ чамайг хайрлахгүй эргээ чамд ямар нэгэн зүйл өгөхгүй нь одоо тухайн хүний асуудал юм байл та. Нөгөө одоо авсан хүний асуудал юм байл та. Чамаас ямар нэгэн кэр ямар нэгэн одоо сайхан сэтгэл авсан хүний асуудал юм байл та танд буцааж өгөхгүй. Гэхдээ энэ нь одоо ингээд биднэрт маш их аз жаргалыг өгч өгдөг гинэ. Хариу нэхгүйгээр туслах нь.
Тэгэхээр эцэг их өөрсдөө сэтгэл зүйн эрүүл аз жаргалтай сайхан байж бас хүүхдээ хүмүүжүүлэх учраас хүүхдүүдтэй эрүүл сэтгэхүйгээр хандах учраас би бас энэ талаар бас яриад байна л да. За тэгээд би одоо ингээд бүр өсвөр насны хүүхдүүд дээр яриа. За өсвөр насны зарим хүүхдүүд одоо эцэг эхээ үгэнд орохгүй одоо эцэг эхээ одоо уурлуулах одоо тий санснаар нь байхгүй юмрхүү явдлууд аюух байдаг юм байна л да. За тэгэнгүүт тэр хүүхэд ингээд аюу сайн таныг эсэргүүцэж чадаад өөрөөр зүтгэжээвэл та одоо урлагаас илүү ингэж бодвол аюу зүгээр юм байна л да. Энэ нь юу гэхээр би одоо хинийч үгэнд одоо далтчихгүй тий яг өөрийнхөө амьдрч чадах хинийч нөлөөлөлт автахгүй юм хүчтэй хүнийг бүтээж гинэ гэж бодох юм байна л да. Бид нар одоо хүүхдүүдээ өөрийнхөө аз жаргалтай амьдраасаа яг өөрийнхөө хүслээр тий хинийний үгэнд автахгүй хинийний хүсэлт автахгүй ингэж амьдраасаа гэж хүсдэг штэ. Тэгэнгүүт одоо хэдий ч нэг хүчтэй таныг эсэргүүцэж чадчихээн тий яхав тэр нь одоо ингээ бүр буруугаар яваад болохгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө хүн болгонд өсвөр насны одоо нэг өөрийгөө олох, өөрийгөө одоо ингээд илэрхийлэх те ийм үе бол ирдэг. Энэ бол төр зур ингээд нэг юм хитрхийх уур муур хүрэхтэй эн чинь хүүхчүүдээ тэгээд яг энэ өсөлтийнх нь л хөгжлийнх нь л үйл явц явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тухайн үед нь та ингээд маш хүчтэй юм сэтгэл зүйтэй хүнийг би ингээд бүтээж байгаа юм байна. Аль болох одоо тэр хүүхдийг битгий ингэж энэ үг бүр даварчихлаа тий одоо барын золцохыг баг дээрнэ гэдэг ч юм уу. Тэр хүүхэд хэрвээ бар болчвол сайн штэ тий бар болохгүй ингээд дараад ах одоо биднэрт ямар тийм юу байгаа юм бэ тий одоо ямар шалтгаан байгаа юм бэ тий. Тэгэхээр ингээд мундаг сэтгэл зүйтэй мундаг хүүхэд өсгөжөндөө л гэж та бүхэн минь бодоорой. Одоо ирээдүйд яг өөрийнхөө асуудлыг шийдэж чадах тийм хүнийг бүтээж ийн гэж бас нэг өөр өнцгөөс бодож үзээрэй. За тэгээд би одоо ингээд цаашдаа болж өгвөл одоо ингээд номноос уншсан тий амьдрал дээр хэрэгжүүлж чадсан иймэрхүү лайф хакуудаа ингээд яриад явах болно. Тэгээд хэрвээ энэ маань болж гин үнэхээр таалагдж гин гэвэл та бүхэн надад мэдэгдээрэй. Тэгээд энийг бол хинч хаанч хизээч үзэж магадгүй. Гэхдээ одоо хизээж үтсэн хүн хоорондын харилцааны асуудал бол хизээж одоо хуучирдгүй шүү дээ. Тэгэхээр хэдэн онд ч хинч үтсэн одоо эсвэл хинч одоо нэг олон үзэхгүй тодорхой хэмжээний хүнд хүмүүс ингээд үзээд хэрэгжүүлсэн ч бай. Надад бол одоо ингээд хангалттай. Одоо юу гэх юм бэ? Нэг тийм их хандлт авах гэж их хүн ойлгосоо хүн болго ингээд хүлээж аваасаа гэхгүйгээр тэгээд аль болох норшихгүйгээр амар энгийгээр та бүхэнд ингээд зарим нэг жижиг сажиг зүйлийг ингээд ойлгуулчихсан гэж хичээлээ. Энийг бол тэгээд ойлгоцсон хүмүүс ч байгаа надаас өмнө одоо ингээд үнэхээр бас бодвочтой зүйл юм да гэж бодож байгаа ч хүмүүс байгаа. Гэхдээ энэ бол тийм амархан хэрэгжихгүй гэдгийг би бол мэдчихээн. Хүн ойлгоцсон ч гэсэн хэрэгжүүлж чадахгүй яваад байдаг байхгүй юу? Гэхдээ ойлгоцсон л баг хичээж яхад амьдралд чинь жоохон одоо ингээд өсөлт дэвшилт гарч идэг байхгүй юу? Тийм учраас та бүхэн минь миний энэ жижиг яриаг сонссонд баярлалаа. Тэг болж өгвөл амьдралдаа хэрэгжүүлээрэй. Дараагийн дахиад ийм бичлэг одоо хийх хүртэл минь одоо тэр үед минь дахин уулзъя.